Номер 1. Японы хамгийн өндөр оргил болох Фужи ул нь 3776 м өндөр бөгөөд тус улсын олон танигдсан байгалийн дурсгалт газрын нэг юм. Албан ёсны авиралтын улирал нь жил бүрийн 7 дугаар сарын эхнээс 9 дугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанаас гадуур 4 хяналтын станц хаалттай, аврах алба ажилдаггүй. Авиралтуудын замууд албан ёсоор хаалттай байдаг. Үүний улмаас авиралтын нөхцөл байдал маш аюултай болдог. Уул бүхэлдээ мөсөөр хучигдаж, оргил дээрх салхины хурд цагт 100 км-т хүрч, температур хасах 30 хүртэл буурдаг. Эдгээр аюулыг үл харгалзан хүмүүс Фужи ууланд авирсаар байдаг бөгөөд зарим нэг нь эргэж ирдэггүй. 53 настай Эрико Такахаши 2024 оны 6 дугаар сард авиралтын улирал эхлэхээс өмнө Фужи ууланд авирч, оргил дээрээс зураг авч, гэр бүлдээ авсан зургаа явуулж байв. Энэ бол чухал мэдээлэл юм. Такахаши төөрөлдсөн ч юм уу, айж сандарсан байдалтай зурган дээр огт харагдаагүй. Тэр хайртай хүмүүстэйгээ идэвхтэй холбоо барьж, авиралтай тухай бүрд нь баримтжуулж байсан. Гэвч удалгүй зураг ирэхээ болж түүнээс холбоо тасарсан юм. Хайгуулын баг оргилд хүрэхэд Такахашигийн цогцыг Фужи уулын тогоон дотроос олсон байна. Энэ нь хэвийн бус зүйл байв. Фужи уулын тогоо нь жуулчдын стандарт маршрутын нэг хэсэг биш бөгөөд тогоо руу буухад тусгай бэлтгэл хэрэгсэл, нэмэлт хүчин чармайлт шаарддаг. Нэг хачин зүйл гэвэл түүний хажууд өөр 3 хүний цогцос байсан. Нэгнээ танихгүй 4 хүн өөр цаг үед бие даан ууланд авирсан ч яг нэг цэгээс цогцууд нь олдсон байна. Гэсэн ч тэд бүгд бараг 4000 м-ийн өндөртөө галтуулын оргил дээрх нэг ижил газар болон тогоон дотор эцэст нь очисон байв. Тэдний үхлийн албан ёсны шалтгаан хизээж олон нийтэд зарлагдаагүй. Фужи уулын тогоо нь ойролцоогоор 780 м-ийн диаметртэй, 240 м-ийн гүн хотгор юм. Тогоо руу буухын тулд урдаас сайтар төлөвлөсөн, хариуцлагатай шийдвэр гаргах шаардлагатай. Учир нь энэ нь стандарт маршрутын нэг хэсэг биш юм. Тогоо юулуур хэлбэрийн газрын тогтцтой тул тогооны доторх салхи гинтийн байдлаар маш хүчтэй болдог. Галтуулын хий, ялангуяа нүүрс төрөгчийн давхар эсэл болон хөхөр тус төрөгч нам дор хэсгүүдэд хуримтлагдах хандлагатай. Ингэснээр хүчил төрөгчгүй бүс үүсч болзошгүй бөгөөд хүн ухаан алдах хүртлээр үнийг мэдрэх боломжгүй байдаг. Энэ нь тогоо руу орсон хүнд гинтийн аюул учруулдаг байна. Галтуулын хийнд хордох онол нь техникийн хувьд боломжтой. Хүнд жинтэй нүүрс төрөгчийн давхар эсэл хаалттай нам дор орчинд хуримтлагдаж хүн гинэт ямар ч анхааруулгагүйгээр ухаан алддаг. Яг л гэрэл унтарсан мэт. Энэ нь хүмүүс яагаад тусламж дуудаж амждаггүй, эсвэл тогооноос гарч чадаагүйг тайлбарлаж болгоч яагаад хоорондоо холбоогүй 4 хүн өөрөөр цаг үед заавал тогоо руу буусан, яагаад яг амиа алдсан тэр газар очисон бэ гэдгийг тайлбарлаж чадаагүй. 2025 оны намар Японы хэвлэл мэдээлэл авирагчидтай холбоотой давтагдсан хэм маягийг анзаарч эхэлсэн. Жуулчид голчлон хятадаас ирсэн хүмүүс байв. Тэд хаалттай улиралд, өөрөөр хэлбэл намрын сүүл, өвөл, хаврын ихэн үед Фужи ууланд тогтмол авирч байсан. Тэдний олонх нь шаардлагатай хэрэгсэлгүй, эрх баригчдад мэдэгдэлгүй, ганцаараа авирдаг байв. Зарим жуулчдыг доод буудлууд дээр саатуулж, эсвэл нутгийн оршин суугчид анхааруулдаг байсан. Харин зарим нь уулын дээд хэсэгт хүрч амиа алджээ. 2026 оны 3 сард 23 настай швед эмэгтэй болон 51 настай Шинэ Зеландын иргэний цогцыг таньж тогтоосон байна. Тэд хоёулаа өвлийн улиралд хаалттай үед ууланд авирч яваад амиа алдсан байна. Японы цагдаа болон аврах албаныхан тайлбарлахад бэрх нөхцөл байдалтай тулгарсан. Осол гарсан гэж үздэг стандарт тайлбар нь жуулчид эрсдлийг дутуу үнэлж бэлтгэлгүй явснаас цаг агаарын таагүй нөхцөлд өртсөн гэж үздэг. Гэвч энэ нь тусдаа ганц нэг тохиолдлыг тайлбарлаж чадна. Гэвч өөр улс орны өөр цаг үед ирсэн хүмүүс ижил хүнд нөхцөлд орж эхэлбэл эрсдлийг дутуу үнэлсэн гэх тайлбар хангалтгүй болж эхэлдэг. 23 настай швед эмэгтэй, 51 настай Шинэ Зеландын иргэн, мөн олон 10 хятад жуулчид тэд орон нутгийн хүмүүс биш. Өвлийн авиралтанд бэлтгэгдээгүй атлаа бүгд Фужи ууланд аюултай, хаалттай улиралд авирахаар шийдсэн байдаг. Үүнийг тайлбарлах боломжит нэг шалтгаан нь сошиал медиагийн нөлөө байж болох юм. Өвөл Фужи уул маш үзэсгэлэнтэй харагддаг. Цасан цагаан конус хэлбэр нь нуурын усанд тусч зуны уйлрал шиг их жуулчид байхгүй, тайван зүр зурагтай.
Ийм контентууд сая үзэлтийг авдаг. Хоригдсон үед авирсан тухай блог, бичлэгүүд нь онцгой, адал явдалтай мэт сэтгэлийг үзэгчдэд төрүүлдэг байна. Энэ механизм дараах байдлаар явагдана. Хүн сонирхол татам контент үзээд уулын бодит нөхцөлийг дутуу үнэлж өөрөө туршиж үзэхээр шийддэг. Ингэснээр сошиал медиа эрсдлийг бодитоос нь бага мэт харагдуулдаг. Бусад хүмүүс амжилттай авирч байгааг хараад хүмүүс боломжтой юм байна гэж өөртөө итгэдэг. Харин буцаж ирээгүй хүмүүс ямар нэгэн уул мөр түүх үлдээдэггүй учраас бодит аюул нь нуугдмал хэвээр үлдэж бусдад төдийлөн анзаарагддаг. 2025 онд Японы эрх баригчид хариу арга хэмжээ авч хэд хэдэн хориг тогтоосон. Үүнд доод маршрутуудыг хаалт барьж, улирлын бус үед авирсан хүмүүст торгуул ноогдуулах, мөн хятад болон англи хэл дээр мэдээллийн кампанид ажил явуулах зэрэг багтсан юм. Гэсэн ч эдгээр арга хэмжээ төдийлөн үр дүнтэй байгаагүй нь ил тод хориг анхааруулга байсан ч хүний зан үйлийг өөрчлөх нь ямар хэцүүг харуулж байна. Гаднаас нь харахад анзаарагддаггүй нэг зүйл бол Фужи уул нь идэвхтэй галтуулын системтэй гэдэг явдал юм. Японы геологийн алба энэ онолыг ялангуяа нас баралтуудтай холбон албан ёсоор тайлбарлаагүй байна. 2024 оны 6 сарын 24-ний хэрэг хамгийн нууцлаг хэвээр үлдсэн. Учир нь тэнд ямар ч логикоор тайлбарлагдаагүй нэг чухал зүйл бий. Өөр цаг үед бие даан авирсан 4 үйл таних хүн яг ижил газар тогоон дотор очисон байдаг. Хэрв тэд тус бүрдээ чиглэлээ буруу гаргасан гэж үзвэл 4 бие даасан алдаа яг нэг газар давхцсан маш ховор тохиолдол болно. Хэрв галтуулын хий тэдний танин мэдэх чадварт нөлөөлсөн гэж үзвэл өөрөөр цаг үед ууланд авирсан 4 хүн ижил нөлөөн синхрон байдлаар үйлчилсэн эсүг болно. Харин тэд зоригтойгоор тогоо руу буусан бол яагаад дөрүүлэнд нь үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь хоёр боломжийг илэрхийлж байна. Задлан шинжилгээ тодорхой хариу өгөөгүй. Эсвэл хариу нь байгаа ч олон нийтэд ил болгоогүй байх. Номер 2. 2001 оны 8 сарын 17-нд Хироюки Ватанабе 43 настай Осака хотын иргэн Обсын ажилтан. Японы хойд айлфын Хида нуруу давах маршрутаар яваад тэр буцаж ирээгүй юм. Түүний цогцыг 2003 оны 10 сарын 3-нд сургуу алга болсноос нь хойш 2 жил 1 сар хагасын дараа алга болсон цэгээс нь дээш 670 метрийн өндөрт олсон. Үхлийн шалтгаан нь гипотерм. Нас барсан хугацаа албан ёсны тайланд дурдсанаар магадгүй намрын сүүлч эсвэл өвөл. Харин тэр 2 жилийн хугацаанд хаана байсан нь тодорхойгүй хэвээр үлдсэн. Хироюки Ватанабе анхлан суралцагч байгаагүй. Тэрээр 15 жилийн турш жил бүрийн 100 амралтаа авч ууланд явдаг байсан. Японы айлф бол түүний нутаг байв. Тэр Хида нурууг сайн мэддэг. Тэнгэрийн байдлыг уншиж чаддаг. Зөв тоног төхөөрөмжөө сонгодог нэгэн байсан. Осака дахь ажил, гэр бүл, жил бүрийн уулын аялал энэ нь түүний амьдралын нэг хэсэг байлаа. 2001 оны 8 сард тэр Японы хойд айлфыг дайран Яригадаке уул руу чиглэсэн маршрутыг сонгосон. Энэ нь Японы хамгийн алдартай оргилуудын нэг бөгөөд 3180 м өндөр. Оргилдоо хурц хадархаг жаджиг хэлбэртэйгээр онцлогтой. Энэ маршрут нь туршлагатай аялагчдын хувьд алхалтын хурд цаг агаараас шалтгаалan 2-4 хоног үргэлжилдэг байна. Японы ууланд мөрдөгддөг стандарт журам бол уулын бааз дээр бүртгүүлж төлөвлөсөн маршрут болон буцах хугацаагаа мэдэгдэх явдал юм. Хироюки Ватанабе бүртгүүлж аяллаа төлөвлөгөөгөө үлдээгээд замд гарсан. Тэр 3 хоногийн дараа буцаж ирэхээр төлөвлөсөн байв. Гэвч 3 хоногийн дараа тэр буцаж ирээгүй. Холбоо бариагүй тул гэр бүлийнх нь аврах албанд мэдэгдсэн. Японы уулын аврах багууд маш өндөр мэргэжлийн түвшинд ажилладаг. Энэ улс уулын соёлын олон зуун жилийн уламжлалтай бөгөөд ууланд амь насаа алдах явдлыг маш нухацтай авч үздэг. Аврах ажиллагаа хурдан эхэлсэн. Ойролцоогоор 2800 м-ийн өндөрт зам дагуу авирагчид Ватанабегийн үүргэвчийг олсон байна. Үүргэвч нь сандралд орж хайсан мэт биш, харин буцааж авахар зориуд тавьсан мэт цэвэрхэн хад түшүүлж тавьсан байв. Цахилгаанууд нь хаалттай, доторх зүйлс, хоол, ус, нэмэлт хувцас, газрын зураг, унтлагын уут бүгд хөндөгдөөгүй байлаа. Ийм байдлаар Нямба байрлуулсан нь тэр үүргэвчээ бүр мөсөн орхих болгүй байсан гэдгийг илтгэнэ. Энэ нь түүний явсан шалтгааныг улам бүр нууцлаг болгодог.
Туршлагатаа уулчин замаасаа түрхэн хугацаанд хазаахтаач хоол, ус, унтлагын уут зэрэг зайлшгүй хэрэгцээтэй зүйлсээ хизээч орхихгүй. Хэрв ямар нэгэн зүйл түүнийг замаас нь гаргахад хүргэсэн бол эдгээрийг заавал авч явах ёстой байсан. Хэрв тэр үүргэвчээ тавиад амарсан бол хэвийн зан үйл нь буцаж ирэх ёстой. Гэтэл энэ нь шалтгаан үр дагаврын холбоо тасарсан мэт тайлбарлахад бэрх нөхцөл байдал үүсгэж байна. Үүргэвчнээсээ холдсон гутлын мөр олдсон. Уулын зөөлөн хөрсөн дээр үлдсэн гутлын мөрүүд нь замаасаа хазааж өгсүр чиглэлд явж байв. Аврагчид эдгээр мөрийг дагаж ойролцоогоор 300 м өксөж өтгөн шилмүүс дойн захад хүрсэн. Энд ой руу орохын өмнөх чулуурхаг хэсэгдээр мөр алга болсон байна. Аврах баг 4 үнэрч нохтыг ашигласан. Нохтод үүргэвчнээс эзний үнрийг үнэртүүлсэн бөгөөд үнэр нь тод шинэхэн байв. Нохтод үнрийг барихад асуудал гарсангүй. Тэд үүргэвчнээс эхлээд гутлын мөртөө ижил чиглэлд өгсүр замаар ой руу чиглэн явсан. Гэвч ойн зах дээр 4 нохой зэрэг зогссон байна. Тэд гэнаж, гиншиж эхэлсэн. Чихээ аргаж хулмайлгаж сүүлээ хавчиж байв. Нэгэн ч ой руу алхам хийсэнгүй. Ноход ой руу орохоос айж байв. Нохой хөтлөгчид тэднийг үргэлжлүүлэн ажилуулахыг оролдсон ч ноход ой руу огт орсонгүй. Зарим нь бүр буцаж явхаар оролдож байв. Аврагчид ноходгүйгээр ой руу орсон. Энэ өндөрлөгдөх шилмүүс дойн маш өтгөн, харанхуй, өтгөн өвс ургамал ихтэй. Тэд янз бүрийн чиглэлд хэдэн зуун метр явсан ч Хироюки Ватанабегийн ямар ч ул мөрийг олоогүй. Ямар ч хөдөлгөөний шинж тэмдэг, хугарсан мөчөр, гიშгсэн ургамал юу ч байгаагүй байна. Ой нам гүм хоосон байлаа. 4 хайгч нохой нэгэн зэрэг яг нэгэн цэг дээр үнрээ алдсан нь нэг нэгээрээ биш, өөрөөр цагт биш, харин ижилхэн хариу үйлдэлтэйгээр болсон явдал юм. Хайгуул аврах ажиллагааны практикт ийм тохиолдлыг үнэр бүрэн алдагдсан гэж эргэлзээгүйгээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тэр хүн ой руу ороогүй, эсвэл ямар нэгэн байдлаар үнрийн ул мөр үлдээгээгүй гэсэн үг юм. Аврах ажиллагааг өргөтгсөн. Алга болсон цэгийн дээр доорх налуу хэсгүүд, хэдэн километрийн радиустай замууд, горхины эрэг, нуугдаж болох бүх газрыг самсан. Бусад уулын баазуудыг шалгасан. Магадгүй Хироюки Ватанабе маршрутаа өөрчилж өөр газар очисон байж болох гэж үзсэн. Замд тааралдсан байж болох аялагчдаас асуусан ч хэн ч түүнийг бааз дээр бүртгүүлсний дараа харсан гэж мэдэгдээгүй. Бусад уулын баазууд ч түүнийг харсангүй. Зам дээр ямар ч мөр олдсонгүй. Хавцал, аюултай налуу хэсгүүдийг шалгасан ч юу ч олдоогүй. Хайгуул хэдэн 7 хоног үргэлжилсэний дараа зогссон. Хэргийг ууланд алга болсон, нас барсан гэж таамаглаж байна. Цогцос олдоогүй гэж бүртгэсэн. Гэр бүлийнх нь ямар ч хариугүй үлдсэн байна. Харин 2003 оны 10 сарын 3-нд Японд намрын улирал түгээмэл ургадаг мөөх түүхээр явсан хүмүүс уулын аслагдсан ойн хэсэгт нэгэн цогцостой санамсаргүй таарчээ. Түүний цогцос 3480 м-ийн өндөрт олдсон. Энэ нь үүргэвчийг орхисон цэгээс мөн ноход мөрөө алдсан газраас 670 м өндөр юм. Шинжилгээгээр цогцыг Хироюки Ватанабе гэж тогтоожээ. Цогцыг нэгэн эртний модны үндэс дээрээс олсон. Энэ нь энгийн мод биш байв. Орон нутгийн оршин суугчид түүнийг Шимбоку гэж мэддэг байсан. Шинто шүтлэхээр уулын сүнс, ялангуяа Камигийн оршин суудаг газар гэж үздэг ариун мод байв. Ийм моднууд ихэвчлэн онцгой настай, эсвэл өвөрмөц хэлбэртэй байдаг. Ариун Шименава уяагаар хамгаалж уйдаг. Орон нутгийн хүмүүсийн дунд тусгай хүндэтгэлтэй шүтээ мод нь болдог юм. Цогцос модны үндэстээр хэвтэж байсан. Хироюки Ватанабегийн бүх хувцас нь түүний хөл дээр цэгцтэйгээр эвхэж тавьсан байв. Яг л хүн унтахынхаа өмнө бүх хувцасаа эвхэж тавьдаг шиг цогцос нүцгэн байв. Албан ёсны тайланд үхлийн шалтгаан нь гипотерм гэж дурдсан. Энд нэг асуулт гарч ирж байна. Тэр өнгөрсөн 2 жил хаана байсан бол? Дараа нь яагаад ариун модны дор нас барсан бэ? Энэ хэргийг тайлбарлахад хэцүү болгож байна. Алхамаар авч үзвэл техникийн хувьд Хироюки Ватанабегийн үхэл 2001 оны 8 дугаар сард алга болсноос нь хойш буюу анхны хэдэн 7 хоногт болсон байж болно. Жишээлбэл цогцос 3480 м-ийн өндөрт хайгуулын багууд хүрээгүй аслагсан ойд байрлаж байжээ. 2 жилийн дараа мөөх түүхээр явсан хүмүүс хайгуулын багийн анзаараагүй байсан зүйлсийг санамсаргүй олжээ. Хэрв энэ таамаг үнэн бол 8 дугаар сард Японы айлфын энэ бүс нутаг гипотерм үүсэх улирал биш. Энэ өндөрт өдөртөө температур ойролцоогоор 8-аас 12 хэм дулаан байдаг. Шөндөө 2-4 хүн хүртэл буурч болдог.
Энэ температурт гипотерм болох боломжтой ч үүний тулд хүн хэдэн цагийн турш нойтон орчинд хөдөлгөөнгүй чармай нүцгэн байх шаардлагатай. Тэр яагаад 8 сард хувцаа тайлсан бэ? Хүнд гипотермд орсон хүн хуурамч халуун мэдэрч хувцаа тайлж эхэлдэг. Гэхдээ энэ нь гипотермийн төгсгөлийн шатанд тохиолддог бөгөөд биеийн температур 32 хэмээс доош буусны дараа л болдог. Энэ нь тэр үед Хироюки Ватанабе аль хэдийн үхэж байсан гэсэн үг юм. Гэтэл тэр бүх хувцаа тайлж, эмх цэвцтэй эвхэж тавьсан нь төгсгөлийн гипотермийн замбраагүй байдлын эсрэг үйлдэл юм. Парадоксал тайлалтын үед хүн хувцаа хаа сайгүй тарааж тайлж хайдаг, огт эвхдэггүй. Хоёр дахь хувилбар бол тэр 8 сард үхээгүй байх. Задлан шинжилгээний тайланд гипотерм гэж дурдсан ч 2 жилийн өмнөх ясны үлдэгдлээс үхлийн яг огноог нарийн тогтоох боломжгүй юм. Цаг хугацааны хүрээ хэдэн сарын турш үргэлжилж байна. Хэрэв Хироюки Ватанабе 2001-с 2002 оны намар өвлийн улиралд ууланд амьд байсан. Хүйтэн улиралд нас барсан бөгөөд 2003 оны 10 сард олдсон бол гипотерм нь цагуурийн хувьд боломжтой нөхцөлд үхлийн шалтгааныг тайлбарлаж өгнө. Гэвч энд нэг асуулт гарч байна. Тэр амиа алдгаасаа өмнө хаана байсан юм бэ? Японы хойд айлфын өвлийн нөхцөл нь туйлын хүнд, оргилдоо зузаан цастай, хасах 20 хэм хүртэлх температуртай, хүчтэй салхитай. Үүргэвч нь хоол, унтлагын уудтай зам дээр үлдсэн байхад ямар ч хэрэгсэлгүйгээр хэдэн 7 хоног эсвэл сар амьд үлдэх боломжгүй. Уулын бааз нэг ч удаа түүнийг харсангүй. Аялж байсан бусад аялагчид түүнтэй таараагүй. 2 улирлын турш үргэлжилсэн хайгуульд ямар ч ул мөр олдоогүй. 3 дахь хувилбар. Өндөр. Цогцсон алга болсон цэгээс 670 м өндөрт олдсон. Энэ нь зүгээр л ойд хаа нэгтэй байхгүй. Харин доороос дээш өксөх хүнд уулын замыг дамжин Японы айлфын хамгийн өндөр оргилоос ч өндөрт хүрэх физик хүч цаг шаардсан алхам юм. Энэ нь түүний анх очихыг төлөвлөсөн газартаа таарч байгаа ч өөр маршрутраар явсан болж таарсан. Нохойнууд ойруу орох зам дээр мөрөө алдсан. Харин цогцос ойгоос цааш ганц модны ойролцоо нээлттэй газарт олдсон. Хэрэв Хироюки Ватанабе ойгоор явсан бол яагаад үнэрч ноход ойд үнрийг нь олж барьж чадаагүй вэ? Энэ нь тайлбарлахад маш төвөгтэй. Учир нь ноход эзний үнрийг баттай барих чадвартай байдаг. Хэрэв тэр ойруу ороогүй бол цогцос олдсон ганц модны ойролцоо өндөрт яаж хүрсэн байх вэ гэдэг нь Японы соёлын хүрээнд тохиолдлын зүйл биш юм. Шинто шүтлэгт уулс, эртний моднууд хүрхрээ зэрэг нь ками буюу сүнс хүчний оршин суудаг газар гэж үздэг. Эдгээр нь барууны ойлголтоор бурхан биш, харин байгалыг захирах чадвартай хүний үйлдэлд нөлөөлөх хүч юм. Японы уламжлалд уулын ками Яцу Цуками гэж нэрлэгддэг бөгөөд оргил дээр орших сүнс амтан эсвэл хүний дүрд хувирч аялагчдыг төөрөгдүүлж замаас нь гаргадаг гэж үздэг. Шинто уламжлалд олон өгүүлэлэг бий. Уулын камига куши буюу бурхан нуусан гэж хэлэгдэх явдал хүн ууланд уул мөргөө алга болж заримдаа хэдэн жилийн дараа эргэн ирэх боловч хаана байсан нь тодорхойгүй. Зарим хүн хизээж эргэж ирдэггүй. Ардын уламжлалд энэ нь метафор биш, харин логикоор тайлбарлах боломжгүй алга болох явдлыг бодит байдлаар тайлбарсан гэж үздэг. Хироюки Ватанабегийн цогцыг яагаад зөвхөн Шимбоку оршин суугчид ками амьдардаг гэж үздэг модны ойролцоо олсон нь шинжлэх ухааны ач холбогдолгүй. Энэ давхцал магадгүй санамсаргүй байж болох ч модны ойролцоо цогцос олдсон өндөр 2 жилийн дараа ноход ойд үнрээ алдах зэрэг тайлбарлахад бэрх элементүүдтэй хэргийг авч үзвэл энэ давхцал нь тайлбарлахад хялбар биш олон дэлгэрэнгүй мэдээллийг нэмэгдүүлж байна. Хувцаа хүртэл эвхэж цэгцтэй тавьсан нь. Энэ нь тайлбарлахад хамгийн хүнд дэлгэрэнгүй мэдээллийн нэг юм. Хувц нь хаа сайгүй тараасан, урсан, зүгээр л тайлаад газар хайсан бус, харин цэгцтэйгээр эвхсэн байв. Энэ бол зориуд системтэй хүний үйлдэл. Гипотермийн үеийн парадоксал тайлалт нь цэгцтэй байхыг огт шаарддаггүй. Хүн харин эсэргээрээ замбраагүй паникийн халуун мэдрэмжээс үүдэн хувцаа уурж, тайлж, тастаж хайдаг. Учир нь хүн хөдөлгөөнөө зохицуулах чадваргүй болсон байдаг. Японы зарим уулын уламжлалт зан үйлд хувцаа тайлах ёслолын элемент бий. Жишээлбэл Ямабуши уулын буддын лам нарын бясалгалын дадлагад биеийн болон эд материал хувцас хэрэглэлийг бэлгэлийн байдлаар орхих практик байдаг. Гэхдээ Хироюки Ватанабе бол офисын ажилтан, тэр лам биш байсан.
Шинжээчид цэгцтэй эвхэгдсэн хувцсыг тайлбарлаж чадаагүй бөгөөд энэхүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэг тайлбаргүйгээр баримт болон үлдсэн. Хироюки Ватанабегийн хэрэг албан ёсоор хаагдсан. Цогцос олдсон үхлийн шалтгаан нь гипотерм. Харин нөхцөл байдал яг яаж үхсэн огноо нь тодорхойгүй хэвээр байна. Хироюки Ватанабегийн алга болсон цагаас нас барах хүртэлх хугацаанд хаана байсан нь тодорхойгүй. Алга болсон цэгээс 670 метрийн өндөрт ямар ч хэрэгсэлгүйгээр үхсэн шалтгаан нь тайлагдшгүй. Хоол, ус, унтлагын уудтай үүргэвч нь нотлохоо болгон хадгалагдсан. Энэ нь зам дагуу хаданд түшүүлэн цэгцтэй тавигдсан байв. Хироюки Ватанабе үүргэвчээ буцааж авах бодолтой тавьсан юм шиг. Гэвч тэр үүргэвч рүүгээ эсвэл гэр бүл рүүгээ буцаж ирээгүй. Уулын эзэн түүнийг 8 сард авсан. Эсвэл тэр амиа алтаас 2 жилийн хугацаанд амьд байсан байх. Хариу нь байхгүй. Зөвхөн замын хажууд үлдээсэн үүргэвч, ойн захад гиншиж байгаа 4 ноход, ариун модны үндэс дээр цэгцтэй эвхэж тавьсан хувцас цогцсол үлдсэн юм.